Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За багш нь өнөөдөр та бүхэндээ галын аюулгүй байдлын тухай бяцхан мэдээлэл хүргэнэ. За гал бол дулаан гэрэл утаа гаргадаг. За хүчтэй үзэгдэл юм тийм ээ бид бүхэн мэднэ. За гал маань тэгвэл хэрхэн үүсч бий болдог вэ гэхэлэр шатах зүйлс буюу эдгээр зүйлс харагдаж байна тийм ээ. За шатах зүйлс, дулаан гаргах зүйлс буюу өөрөөсөө дулаан гаргадаг. Асаагуур чүдэнзний мод гэх мэт зүйлс байна. За мөн агаар. Агаар буюу шатах зүйлс, дулаан гаргах зүйлс, агаар гэсэн гурван зүйлийн шүтэлцээнд гал маань ерөнхийдөө асаж бий болж идэг бахнэ. За тэгвэл галыг хаанаас гарцснаас нь үүдээд галын дараах төрлүүдэд ангилж болдог бахна. За нэг буюу цахилгааны гал. За хоёр буюу галтгооны гал буюу ямар нэгэн плетгэн дээр тос үсрэхээс ч юм уу үүдэлтэй гал байж болох нь байна. За чөлөөт гал буюу татсан тамхины ишээ унтраахгүй орхих. За магадгүй санамсаргүй асаагуур ашиглах үед чөлөөт гал үүсч болдог байна. За ойн төмөр буюу түүдэг галаа асаахгүй, унтраахгүй үлдээх. За мөн хагарсан жилээс үүдэлтэйгээр төмөр гарч болдог байна. За мөн бензиний гал. За тэгвэл галыг хэрхэн унтраах вэ? За галыг хэрхэн унтраах гэхээр бидний сайн мэдэх галын хор ашиглан унтраадаг тийм ээ галыг ерөнхийдөө. За тэгтээ галын хор маань дараах ерөнхийдөө бүтцтэй харагддаг байна. За тэгвэл гал унтраагур буюу галын хорыг хэрхэн ашиглах вэ? За ашиглах дараалал буюу галын хорыг ашиглах пас арга гэж нэрлэдэг байгаа. За пас арга буюу P буюу нэг түгжээг мултлах. За E буюу хошуу галын гол унт руу чиглүүлэх. S буюу хөшүүргийг атгах. За S буюу галыг унтраана гэсэн ерөнхийдөө ийм дөрвөн дарааллын дагуу галыг унтраадаг пас арга гэж байдаг байна. За гал гарсан тохиолдолд хамгийн түрүүнд хийх 5 үйлдэл буюу нэг том хүнд мэдэгдэх, 2 цахилгааныг салгах, 3 боломжтой бол галын хорыг ашиглах, 4 101 утсанд яаралтай дуудлага өгөх, 5 аюулгүй газарт гарах гэсэн эдгээр 5 үйлдэлийг чи хамгийн түрүүнд хийх шаардлагатай байна. За санамж галыг унтраахтаа эхлээд төрөл болон хүрээг тодорхойлох нь чухал. За тухайн гал юунаас үүдэлтэй үүссэн бэ гэдгийг эхлээд тодорхойлох нь байна. За мөн цахилгааны гал дээр хизээч ус хийж болохгүй. За мөн тос болон бензиний гал дээр ус хийвэл нөгөө гал маань улам их хасж идэг байна. За гал гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? За урьдчилан сэргийлэхийн тулд чүдэн зулаа асаагуураар бүү тоглоорой. За цахилгаан хэрэгсэлд битгий хамаагүй хүрээрэй. За гадна тоглохдоо болгоомжтой анхаарал болгоомжтой байгаарай. Эвдэрхий цахилгаан хэрэгслийг битгий ашиглаарай. За тэгээд анхаарал болгоомж эрүүл ирээдүйг бүтээнэ. За галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлцгээе. За багшийнхаа мэдээлэлтэй хамт байсанд баярлалаа.